Bridge корпорац хүргэж байна. Минималист, ухаалаг хэрэглэгчийн сонголт. Suzuki. Ер нь бол энэ нэвтрүүлгийн зорилго нь бол яг энэ машиныг хэрэглэж байгаа хүмүүсийн сэтгэлийг одоо аваад одоо яг дараагийн машин авах гэж сонирхож байгаа хүмүүст бодит мэдээлэл өгөх зорилготой. Яг үнэн бодит мэдээлэл. Тэгэхээр одоо жимний ингэж рекламдсан ийм яриа байхгүйгээр яг энэ хүмүүс хэрэглээд яг бодит амьдрал практик дээр хэрэгжилж үтсэн тэр мэдрэмжийг нь хүмүүст хүргэх нь бидний одоо нэвтрүүлгийн гол зорилго байгаа. Монголд бол их тохирсон машин гэж бодоод байгаа. Монголчууд ч одоо нэг газраас хүндийн машин унах гэдэг шүү дээ. Бартаа туулдаг. Тэрийг хангачжээ. За Батүхэ юмд дуртай. Тэрийг хангачжээ. Бензин баг гэдэг байхыг одоо монголчууд ч одоо усан шүү дээ. Дэлхийдээ яриа л тийм. За энийг хангачжээ. Өөрөө жижиг мотортой ч гэсэн яг одоо өөрийнхөө авсаархан хөнгөн байгаа нөхцөл байдал дээр бол маш өндөр чадвартай. Ийм л одоо жип нэг тэр хоёрдугаар нөгөө энэ нүсүр том жипнүүдийн лакс жипнүүдийн хурж чаддгүй газар хүрнэ. Саас намганд. За тэгэл одоо уул хаданд хайтайхан шийдэлтэй. Ер нь хөөрхөн тэрэгтэй. Тий. Одоо ингээд суугаад яваад ингээд үзэхлээр зэрэг. За бүр машин руу харж байгаа нөхөд тий. Одоо энэ гадаад зогсож байгаа. Би сая оноо. Тий. Одоо тийм болчиход байгаа. Яг хөө тэгэхээр зөв ер нь бол яг хөө том машин бий л дээ. Тэгтээ нэг санаа амар болчдгийг энэ лөө камил ороо суух тэр бүр зүгээр ингээд өөрөөр хэлбэл барууныхан ч бас хэлээд байгаа энэ машины юунд таалагдж байна гэхээр энэ фан гэдэг хэлээд байгаа. Энэ бол зугаатай сэтгэлд их амар одоо энийг унших дээр ингээд сонирхолтой санаа зовох юм баг. Санаа зовох юм байхгүй. Тэгээ ерөөсө бүх стрессүүд алга болчдөг. Машин барьдаг хүмүүс чинь асуудалд орд юм байна л да. Шинэ ямар стресс байдгийг гэхээр од хүн хямдхан машин унчихлаарэ санаа зовд юм байна. Одоо чинь намайг одоо хүн юм дэгчих вэ гэж одоо тэр нэр төрөө бодож байгаа шүү дээ. Эндээс бол ямар ч хүн одоо шинэ бид миний чинь бас нэг авсан нөлөө чинь Батэрд нь аврах энэ машиныг ундаг байхгүй. Тэгээ Батэрд нь аврах одоо энэ жижиг юм ундах тэгээд ингэж юу нэг бодсон хэрнээ. Уу аврах болж байгаа юм байна да энэ. Сонирн байна да гэх. Их дуртай байдаг тэрэнд. Тий. Тэгээд Жанснаар угаа унаал за нэг Эренчингуан хөөхтүүд одоо тэр сайхан сэхэднүүд ингээл унаал. Тэгээ яагаад энэ их чухал хүмүүс аваад байдаг вэ гэдээ би авч байхдаа тэдний сэтгэл асуусан чинь өө чи одоо цуслан мусан уул хаданд байдаг тэрлүү чи одоо нэг том юм инээ тэрийг хөөгч хуухт хийж яхаар өөр ингээ самгантайгаа давхиж байна. Нутгаруугаа зоног ухсхий чинь тэгэхэд энэ бүх юм болно. Эдэн уун гэж байхгүй. Ерөөсөө энэ маш сэтгэл амар юм аа гэл. Би бас нэг сони юм одоо энэ бриж дээр энэ машин ирээд авах гэсэн чинь 100 яг наадмын өмнөх. Тэгсэн чи хүмүүс ойчрлоод одоо дараа нь үүссэн. Машин авахгүй хүмүүс дараа нь үүсдгийг би бол анх удаа авчиж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн Монгол тийм биш л дээ. Ер нь хаасайгүй тийм их алдартай болцсон. Тэгэхээр энэ хотын соёлд бол 100% нийцэх машин гэж тавьж байна. Угаасаа чи нөгөө Нью-Йоркийн автомашины шоу дээр дэлхийн урбан буюу хотын машины хамгийн тэргүүн шагнал авсан машин. Оффроуд буюу бартаа туулах байдлаараа бас одоо машин дэлхийн өндөр шагнал авсан. Тэгээ гол нь бол нэг яг ингээд хамгийн жижигхэн машин бөгөөд хамгийн өндөр чадвартай машин яаж болох вэ гэдгийг л тооцсон дэлхий дээрх хамгийн шилдэг машин гэж хэлж байна. Тэргүүрээ л адтай. Тэргүүрээ л адтай юу. Би багтай бэлчээр томтой. Бэлчээр томтой тий. Тэгээ одоо энэ Bridge Group-т ч би одоо Bridge Group-ийн ч одоо энэ дотор бол яг өөрсдөө зардаг болохоор машинда дуртай байж магадгүй. Гэхдээ хангааш том залуучууд биш дээ эднийх нь чинь. Тэгээ насаараа зөвхөн энэ Jimny-гийн сэрийг унаал байж идэг тийм үнэнч хүмүүс бас эдний компанид байна. Тэгэхээр компани хүртэл өөрөө энэ бүтээгдэхүүнтэй их одоо дуртай гэдэг юм уу. Энээсээ таашаал авдаг тийм төлөв хүмүүс амьдарч байгаа нь бас нэг амжилтын үндэс. Таны аялалд алтан шар замд амжилт хүсье.